Дэлхийн дахин дөрөнж буй онцлог үйл явдлуудыг НТV телевизийн гадаад мэдээний хөтөлбөрөөр хүрэхэд бэлэн боллоо. Студид олон улсын харилцааны шинжээч Асгаар миний бие ажиллаж байна. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп бүгд найрамд хятад улсад хийсэн 2 өдрийн ажлаа өндөрлүүллээ. Талууд худалдааны асуудлаас гадна Тайван болон Ираны дайны талаар хэлэлцсэн ч цагаан ордон болон бүгд найрамд хятад улсын гадаад хэргийн яамнаас гаргасан албан ёсны мэдээллүүд хоорондоо ихээхэн зөрүүтэй байлаа. Ерөнхийлөгч Дональд Трамп болон Ши Жинпин нарын уулзалт эдийн засгийн шин тесрэлт гэхээсээ илүүтэйгээр талуудын өмнөх доктортой байдалтай эргэн орж байгааг харууллаа. Ерөнхийлөгч Трампын бүрэлдэхүүнд Tesla компани захирал Илон Маск, Apple компаниг удирж буй Тим Кук, мөн Nvidia компани тэргүүн Jensen Huang нар багтсан юм а. Тэд хятадын зах зээлд үйл ажиллагаа өргөжүүлэх, зах зээлийн хүртээн хэмжээ нэмэгдүүлэх зорилготойгоор ерөнхийлөгчийн ажилд багтсан байсан юм. Тухайлбал Шанхай дахь үйлдвэрээ түшиглэн бүрэн автомат жолоодлагын системээ хятадын зах зээлд нэвтрүүлэх нь Tesla-гийн зорилго байсан. Тэгвэл Apple компанийн хувьд хятадын зах зээлд бордогдож буй гар утсуудаа хиймэл оюунхан ашиглах зөвшөөрлийг ирмэлцэж байсан. Үүнээс илүүтэйгээр хамгийн сонирхол татчихсан асуудал бол Nvidia компани H200 загварын чипнүүдийг хятадын зах зээлд дахин борлуулах, зах зээлийг нээх тухай асуудал хилцээнд орсон байгаа. Гэсэн хэдий ч эдгээр талууд дээр талуудын мэдэгжгүй мэдээллүүд хоорондоо ихээхэн зөрүүтэй байсан. Тухайлбал Дональд Трамп Boeing компани 200 гаруй онгоцыг хятадын зах зээлд нийлүүлэхээр болсон гэж мэдэгдсэн. Энэ нь олон улсын зах зээлийн хүлээж байсан 500 гаруй онгоц нийлүүлнэ гэсэн хүлээлтээс даруй 2 дахин бага байсан. Үүнтэй холбоотойгоор Boeing компани хувьцаа 4%-аар унсан ийм мэдээлэлтэй байна. Нөгөө талдаа бүгдээр хятад улсын албан ёсны мэдээлэлтээр бол тарифаас өөрөөр бол яг ийм худалдаа авалтуудтай холбоотой. Мөн хятадын зүгээс Америкт стратегийн бус салбарт хөрөнгө оруулна гэдгийг баталгаажуулсан албан ёсны мэдээлэл гаргаагүй нь анхаарал татчих юм а. Ерөнхийдөө энэ удаагийн айлчил эдийн засгийн агуулгаар нь харах юм бол 2017 онд байгуулж байсан 250 тэрбумын хоёр талын гэрээтэй харьцуулахад чамлахаар үр дүнтэй байлаа гэж олон улсын эдийн засгийн шинжээчид үзэж байна. Талуудын энэ удаагийн уулзалт зөвхөн эдийн засгийн асуудлаар мэдээж хязгаарлагдаагүй. Вашингтон болон Бээжингийн хооронд геополитикийн болон стратегийн үйл ажиллагаалцал гүнзгийрч байгааг албан ёсны мэдээллүүд баталсан. Ялангуяа Тайваны асуудал дээр хятад улс энэ Тайваны арлын асуудал нь хоёр орны харилцааны хамгийн эмзэг асуудал болохыг дурдаад хэрвээ энэ асуудлыг зөвөр зохицуулахгүй бол хоёр орны хооронд шууд сөргөлдөөн гарч буцахгүйг анхааруулсан сүүлийн жилүүдэд хятадын зүгээс энэ тал дээр мэдэгдсэн хамгийн хатуу байр суурь байлаа гэж үзэж болохоор байна. Мөн ойрхон өрнөж буй Ираны асуудал нь хоёр орны удирдагчдын ярилцсан гол сэдвүүдийн нэг байлаа. Дональд Трамп ерөнхийлөгчийн зүгээс Ши Жинпин даргад хандаж Иранд одоогийн ормозын хоолойд хэрэгжүүлж буй хаалтаа зогсоох, нефтийн болон бусад худалдааны урсгалыг сэргээх талаар Ираны талд шахалт үзүүлэхийг хүссэн. Энэ тал дээр бол хятадын гадаад хэргийн яамнаас албан ёсны мэдээлэлээр бол ормозын хоолойд бол худалдааны эргэлт сэргэх ёстой, Иран улс цөмийн зэвсэхгүй байх ёстой гэдэг энэ байр суурийг баталгаажуулсан. Нөгөө талаар Ираны энэ нөхцөл байдал буюу ормозын хоолойн энэ хаалттай байгаа энэ хямрал нь анханасаа болох ёсгүй байсан. Өөрөөр хэлбэл Америкийн нэгдсэн улсыг шүүмжилсэн байр суурь мөн хятадын мэдээлэлд орсон юм а.